Hi guys, юу яцхан? За тэгээ та бүхний өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгээ өнөөдрийн маань Talk with Rio episode 8 маань ингээд энэ хүү хэлэхэд бэлэн болсон байна. Тэгээд энэ удаагийн маань зочноор Jason Jail 2 маань оролцоор болж байгаа. За мөн бас тэгээд давхар дахиад нэг зочин байгаа. Тэгээ харагдахгүй байна. Бигийн маань орж байгаа бас. За өдрийн мэнд. Энийг та дараа ярьж өгнө заяа. Одоо ингээ үдээс болж байгаа. Тэр сайхан үдээс дуусч яаж. За. За, юу хийж өнгөрүүлж ийн өдрийг? За, наадам болж сайхан наадам. Наад ч юм шиг аа. Өчтөр нэг сайхан гой сэлхэн гарсан. Энэ юм шиг аа. Гараа Өөрийн чинь захаасаа нэг киногоо дахиад нэг үзсэн шиг. За тэгээд өнөөдөр бид гурийн маань ярих гэж байгаа кино яг юу вэ гэхээр Valerian The City of the Thousand Planets гэдэг нэртэй киноны талаар ярих гэж байгаа. Yeah. Ямар гоё кино. За тэгээд киноны талаарх төрсэн сэтгэл. Төрсөн сэтгэлөө. Намайг хамгийн дуртай кино аахгүй. Миний бол яг дуртайгийн яг бодлоо. Гэхдээ энэ бол гоё шээ. Дуртай гэдэг. Би нэг арай нэг тийм жоохон майрал тандраа болсон. Дуртай. Намайг тэгээд энэ виртуал ер нь нэг юм үлгэрийн нэг тийм цэцэг ногоо навчтай тийм хүүхэлтэй шиг юм дуртай тийм. Дали боролсон байна. Зүгээр энэ кино үзэх юм бол яг ямар гоё юм дуртай шууд гэж ойлгож. Арт самбар хитэн үзлээ. Өвөө. Баг дүүр камж гэж байна. Тэгээ анх бол 2017 онд гарч ирсэн. Тэгвэл 3 жил юм шүү дээ. Яг кино театрт үзчихсэн юм байна те. Яг тэр үеэр үзчихсэн байхгүй аим гоё санагдсан. Тэгээд ер нь бол хоёр яг сайхан үзсэн. Дахиад яг шинэ кино үзэж байгаа юм шиг. Гэхдээ. Тэгээд үзснээс хойшоо үйл явдлыг жоохон марцсан. Тэгээд үзсэн чинь бүр яг шинэ кино үзэж байгаа юм шиг байна. Тэгээ байж байна. За тэгэхээр киноны маань зохиолч болохоор Luc Besson гэдэг нэртэй Франц киноны зохиолч байдаг. Тэгээд бидний сайн мэдгээр болохоор 5 дахь элемент. За тэгээд өөр чинь болохоор Lucy гэдэг одоо нэг Scarlett Johansson тоглох Lucy гэх киног хоёр үзчихсэн үү? Lucy киног найруулан хийж байсан тийм туршлагатай жүжигч одоо найруулагч байгаа. Тэгээд энэ удаагийн маань одоо ярих гэж байгаа тийм ярих гэж байгаа кино нь болохоор Valerian гэдэг. Энэ киноны түүх нь өөр айгүй сонирхолтой. Анх 1967 онд комик ном нь гарч ирсэн байлээ. Тэгээд Францын комик ном. Тэгээд дэлхийд бол ерөнхийдөө нэлээд алдартай. Тэгээд хүрсэн. Тэгээд одоо комикийн зохиолч нар нь болохоор Prime Christian болон Jean-Claude Mazieux гэдэг нэртэй хоёр тийм найруулагч. Ерөнхийдөө энэ комикийн найруулагч 1967 оноос ингээ өдгөө хүртэл ингэж хийгдээд тэгээд Luc Besson энэхүү одоо комик номноос сэтвлээд шууд киног нь хий гэсэн тийм сэтэл гарч ирсэн юм байлээ. Тэгээд угаасаа киног яг хэдүүлээ киног үзэнгуут л амар олон киног ингээд яг нийлүүлсэн юм шиг мэдрэмж амар их төрж байгааз. Яг үзэнгуут л аватартай айгүй адилхан тэгснээ оддын дайн юм шиг тэгэнгуутлаа бүр ингээд юу гэдэг вүлээ? Шинжлэх ухаан зөгнөлт киног яг ингээд бүгднийг ингээд базаад ингээд хийцээ. Тийм мэдрэмж амар их төрсөн. Тэгээд мэдээж 100% баг за жүжигчдээс бусд нь яг 100% нь болохоор ерөнхийдөө CGI буюу computer graphic effect-ээр хийгдсэн киногаа. Тэгээд окей. За ингээд киноны талаарх одоо товчхон спойлергүй мэдээллийг одоо манай хоёр маань хүргэнэ. Спойлергүй мэдээлэл. За ер нь бол дэлхийгээс гадна одоо яг галактик дээр ингээд дахиад нэг юм city баг үүсэж байгаа шүү дээ. Тийм. Яг тэрэн дээр тэг гаргийн гарууд ингээд бүрж яалстай. Ер нь бол бүр ингээд гар. Тэгэл бүрж яал юм тэндээс авахлаа яг тэнцээ ингээд амьдрал өрнөр гэж байгаа юм байлээ. Тэгээд спойлергүй гэхэд би спойлер тааж үгүй. Зүгээр. Ерөнхийдөө бага хэмжээний спойлер ч гэсэн бас орж бодлоо ер нь бол. Би ер нь тэгэж камаг яхаас илүү хоёр юм зөв санагдчих зүгээр юм. За тэг.
тэр нэг хотод очт юм аа. Илсэн зүйлтэй. Яг нэг автобусаар. Тийм black market гэдэг одоо хар зах. Дүүсэн чинь эмчээд тийм зүгээр сайд дэлгүүр байгаа гэдэг. Тийм виртуалаар бичдэг шүү. Сайд дэлгүүр байгаа гэдэг. Шилээ зүүсэн шууд өөр ингээд. Тэр нь амар өөр одоо зэмсгэд нэг юм. Яг тэрээс одоо сабтарчин жаа макарч юм чи яг кино хийчихэж байгаа. Бүрээ тэр хэсгийн үйл нь амар гоё сахгүй юу? Өнгөнгийн үлтэй. Тэр хэсэг бүрээ ямар гоё юм бэ гэж бодчихсон чинь аваач шил зүсэн чинь дахиад ёо тэр зүгээр л жирийн хүмүүс явдаг гэсэн дахиад бүр хот байж байгаа шиг тийм дээгүүр баах юм. Хамгийн гоё юм тэндээс нэг худалдаа авалт хийсэн нэг юм дөрвөлжин юмар ингээд оруулаад бүрүүлж тэгээд шилээ ангууд нүд ингээд байж идэг. Тийм шууд тийм ерөөсөө шууд транзитыг шууд тэр дор нь хийдэг. Тэгээд айгүй сонирхолтой. Шууд худалдаа авалтуудыг айгүй тэрэн дээр айгүй төлхөө хийдэг. Тэгээд за мэдээж яг Jason Jail 2 маань хэлдэг бол үнэн. Яг юу гэхээр нэгсэндээ үйл явдал нь болохоор 28 дугаар зууны тухай үйл явдлыг харуулдаг. Тэгээд дэлхийгээс гадуур өөр тийм space base байгуулагдаад тэгээд тэр нь болохоор Alpha гэдэг нэртэй газар. Тэгээд маш олон ингээд хүн төрлөختөнгүүдээс гадна өөр гариг хоорондын тийм нэгдсэн маш том хэмжээний хот бий болоод эхэлдэг. Тэгээд киноны гол плот буюу яг асуудал нь юунаас үүсдэг вэ гэхээр яг тэр тухайн үеийнх нь 30 жилийн өмнө нь санаандгүй The Mole гэдэг нэртэй гариг санаандгүй устж эхэлдэг байгаа тийм. Тэгээд тэр гаригийн устж явж байхад санаандгүйгээр одоо тэр гаригийнх нь гүнж нь өөрийнхөө одоо юу гэдэг спешиал одоо тийм хүчээ ингэж ашиглаад өөрийнхөө гаргийн иргэдийг аврах тийм дуудлагыг ингэж явуулсан чинь гол дүрийн одоо major одоо ахлах гэж ярьсан зүгээр хаа ахлах одоо Valerian-ы одоо оюун ухаанд нь орж ирдэг байгаа. Тэгээд үйл явдал ерөнхийдөө тэгээд эхэлдэг. Valerian болон Loreline гэдэг их нэртэй хоёр ажилтнан дээр ерөнхийдөө хийгддэг байгаа. Үйл явдал нь бол тэгээд тэр нөө ихэндээ яг ихтэй гардаг шүү дээ. Яг тэр Alpha дээр цугларж байгаа ингээл яг хайр гардаг юм. Эхлээл яг хүмүүс орж ирж байсан сүултээ хүрэх гажраал бүр. Тэгээ бас тэр тий яг тэр нөө build up одоо тэр Alpha гэдэг гаригаа ингэж build up одоо хөгжүүлэлт хийж байгаа үйл явц нь маш богино хугацаанд хүртэл аягүй сонирхолтой гардаг тий тэрэн дээр. Тэгээд за одоо жишээ нь ихэд гол дүрийнх нь хоёр хүнийхэн талаар ярилцъя гэх юм бол Dan DeHaan гэдэг гол дүрийн жүжигчин бид нэр яг мэдхээр юу нэг өргөө дээр гарч ирсэн амар санаж байна. Chronicle гэдэг нэг кино байсан шүү дээ. Үзчихсэн. Нэг гурван залуу ингээд санаандгүй нэг нөхрөө ороод үзсэн чинь нэг юм кристалл байдаг. Тэгээд тэрэнд ингээд хүрсэн чинь нэг Europe-ийн хүч чадвартай болчтой шүү дээ. Киноныхын хийцэн яг ингээд зүгээр нэг камераар ингээд влог юм шиг маягаар хийгдсэн кино. Үзчихсэн үү та? Тэр нь үзэж байгаагүй манай. Тэр гол дүр алууг бол кино дээрээс харсан юм шиг хараагүй. Харж ирсэн байна. Тийм нэг юу? За би дахиад нэг киног нь хэлье. Тэгвэл Amazing Spider-Man. Amazing Spider-Man дээр нэг Goblin гэдэг нэг эсрэг дүр нь болдсон шүү дээ. Би Amazing үзээгүй. Окей. За ямар ч хэлсэн нэлээд алт баг үздэг хүн байгаа. Тий, ойлгоорой. Тэгэхээр ер нь бол маш чадвартай Dan DeHaan гэдэг маш чадварлаг хэрэгтэй жүжигчин байгаа. За мөн дээрэс нь эмэгтэйд нь болохоор за бидний сайн мэддэг Victoria's Secret-ийн загвар өмсгч асан. Тэгэл асан. Тэгээ Kara манаас тоглосон. AKA Kara. Тэгээ Kara маань тоглосон. Энэ хоёрын chemistry нь аягүй сонирхолтой. Тэгээ би биэндээ яг ингээд major болон ахлах болон дислэгч гэдэг хоёр цолтой мөртлөө би биэндээ хайр дурлалын асуудалтай. Тэгээд тэр нь яг ингээд киног аягүй гой хөгжүүлж үзсэн. Тэгээд магадгүй та хоёрын бас ингээд сонгосон кино гэж юм бас би харангуйдлаа бас ийм хостой, иймхүү киног бас цаанаасаа сонгосон болов уу гэж бас би бодсон. Ер нь бол. Окей, тэрнээс олж нэг сонгоо. Яг ингээд киноных нь бүтцэн. Тэгээд одоо тэр харагдаж байгаа одоо тэр видео график тэр нь амар таалагдсан шүү дээ. Надад хамгийн таалагдсан. Амар тийм гаргаж штэ нөгөө Аватар үчиг нэг юу гэдэг чинь. Тийм уул гариг. Тэрнийх нь тэр амьддаг байсан газар бүр зүгээр яваач юм тест. Тий, бүр ингээд үзэхээр бүр амар гоё. Амар амар тайван амглан тийм
бүр ертөнц байгаад байгаа бох тийм чинь. Тэгээд тэр гаригийнх нь хүмүүс нэр нэг тийм сонирхолтой би бас мэдээлэл олж авсан. Тэгээд тэр нь яг юу вэ гэхээр одоо тэр гариг дээр ярьж байгаа нэг хоорондын хил байгаад байгаа биз? Ярианых нь тэр хилийг бүр ингэж тийм зохиосон юм байл энэ кинонд зориулаад. Тэнгүүтээ анзаарсан чи ерөөсөө сабтайтл гарч ирэхгүй байхгүй ингээд. Тий. Ер нь яг кино театрт үзэж байгаа ч гэсэн яг тэр хэсгийн сабтайтлгүй ингээд воо гэж явж ийсэн. Сайн үзэж гисээ тэр воо гэж ямар сабтайтлгүй. Аль би байхгүй. Тий. Тэгэхээр тий ерөнхийдөө тийм кинонд зориулагдаж хийгдсэн яг тэгээ бүр ингээд хил тэгээ бүр соёлыг ингээ гаргаад ирчихэж байгаа. Тэр нь бас үнэхээр гайхалтайсан. Мэдээж та хоёрын түрүүний хэлдгээр бас visual effect бол үнэхээр гайхалтай. Ярих юм байхгүй. Яг тэрийг яг ингээ хүмүүс яг ингээ зүгээр компьютер дээр ч юм уу те дэлгэцэн дээр үзээд яг тэрийг мэдрэхгүй. Яг кино театрт үзэж тэр visual effect-ийн те тэр гой зүйлүүдийн бол амар гоё мэдэрдэг. Тэгэхээр бас магадгүй хэрвээ үзэж байгаа хүмүүс бол аль болох том дэлгэцээр үзүүл илүү сонирхолтой. Яг бүр цаа үзүүл бүр тийм атмосфер минь л амар гоё мэдэрдэг тийм кино. За өөр жүжигчдээс нь ярих юм бол бас дуучин Риана байгаа. Риана манд яг үзчихсэн чинь за Караг үзээд бол зүгээр ёо гэж бицсахгүй юу. Тэгээ бицсэн чинь Риана гараад ирсэн. Тэгээ хилдэр үйдээ гэл гой санагдал. Тэгснэ хамгийн амар Рианаг зүгээр дуулахгүй бүжиглүүлээ хийж байгаа чи тэнгүүд бүр амар гой тий. Рианагийн яг өөрийнх нь тоглолтог дүр нь Bubble гэдэг нэртэй амар хөөрхөн дүр байдаг. Тэр нь яг ингээд өөр гаригийн амтан тэгээд нэг хүссэн дүртэй хувирч чаддаг. Хэсэг орж ирсэн гараа. Тий, хэсэг орж яа жоох хэсэг орж ирж ороод гарахтаа ингээд нэг юм сэтгэл нэг юм үлдээчээд гараад байгаа. Тий. Үхдэг хэсэг нь жоохон сонирн байсан тий. Яг ингээд нэг тийм сонин шалтгаангүйгээр хүчдэг тий яг тэрэн дээрээ. Тэр нэрэн жоохон сонин. Үхэлгүйгээр ерөнхийдөө бас явуулж болох байсан байхгүй тэрийг бол. Албаар бас нэг тийм жоохон драма үүсэх гэж магадгүй миний ойлголтоор бол хүмүүс жоохон драма үүсэх гэж албаар тэгэж үхүүлсэн болов гэсэн ойлголттой байсан. За тэгээ бас өөр нэг жүжигчдийн талаар ярих юм бол нэг генерал Clive Owen гэдэг жүжигчин тоглосон. Тэгээ генерал Aaron Fleet гэдэг дүр дээр одоо бидний яг эсрэг дүр те. Тэр жүжигчин ч өөрөө Холливуудын айгүй алдартай жүжигчин. Тэгээ миний ганц кинон дээрээс жоохон дутуу үнэлэгдсэн зүйл нь яг юу вэ гэхээр эсрэг дүрээ яг гоё ашиглаж чадаагүй болоо гэж утсан. Ер нь бол эсрэг дүрийг ер нь жоохон тайм хүн шиг явж ирсэн аа. Зүйлд нэг муу болсноо. Тийм. Гэтэ яг муугаа ч гэсэн яг тийм сүртэй гаргаж чадаагүй яг тэрэн дээрээ тэр нь жоохон дутуу юм шиг санагдчихсан л та надаа. Тэгээ өөрөө угаасаа Clive Owen гэдэг жүжигчин чинь. Тийм. Тийм, Clive Owen гэдэг жүжигчин чинь өөр амар алдартай жүжигчин. Тэгээд энэ гоё жүжигчнийг гоё ашиглаж чадаагүй тэрэнд нь жоохон харамссан. За тэгээ нөгөөдгөр бол бас одоо мэдээж K-pop сонирхдаг хүүхдүүд амар сайн мэдэх бах. Нөгөө EXO-гийн хамтлагт байсан Chris Wu гэдэг залуу маань бол энэ кинон дээр бол бас нэр нь айгүй хэцүү нэртэй тэр чи юу лээ? Neza ч үлээ тийм нэр. Тэр чин тэр Chris чи хятад үстэй тий. Тийм хятад жүжигчин. Эвдээ зүйлөө эсвэл нэр хятад үлээ. Шууд хятад 100% тухай. Тийм бах тий. Тэгээд амар ажигт амар царайлаа. Энэ бол амар царай. Дүр нь бас амар зөв. Бас гоё дүр тоглоо. Тий. Тэгээ ягаад нөгөө тий ягаад Chris Wu тоглосон бэ гэдэг шалтгаан яг юу вэ гэхээр энэ киноны нөгөө бажет буюу одоо киноны төсөв байна штэ. Төсөв нь болохоор яг ингээд Холливуудаас 100% гаргаагүй юм байна л да. Одоо нөгөө төсвөө нөгөө нэг зохиолч нь хайгаад тэгээ явж исэн чинь мэдээж тэр зохиолч маань өөрөө Франц хүн. Тэгээ Францын компаниас төсвөө босгонгуудлаа бас тэр төсвийн бараг 70-аас 80% нь хятад компани босгосон юм байлаа. Хятад компаниас босгож авсан юм байлаа. Тэгээ ер нь сайн анзаарах юм бол кинонд айгуу тийм хятадаар ярьж байгаа хэсэг тэгээ мөн хятадтай тийм хөлөг онгоц хятадын ингээд тийм туг далбаатай тийм хятад онгоц айгуу их гардаг шүү дээ. Тийм болохоор албаар бас тэгж бас нэг жүжигчингээ оруулсан. Тийм болохоор бас нэг хятадын тийм санхүү бас амар оруулахын тулд хятад жүжигчин бас оруулсан юм. Бас яг нэг тийм амар хятад гэсэн юм а чихээгүй те. Айгуу цэвэрхэн чихсэн те. Одоо нэг олон богино холбооны станцаар ярьдаг дээр нэг хятадаар нэг ярьдаг. Тэгснэ нэг юм хөлөг онгоц төр хятадын лого байдаг. Тэгэл өөр юм гарч ирдэггүй. Тэрийг бас айгуу цэвэрхэн. Тийм, тэрийг айгуу гой цэвэрхэн хийж өгсөн. Хэмжтэй тэр бас хятад ах те бодвол Аз царай. Тийм, бас хятад байсан баха тэр санаж байгаа. Мош хятад бол санхүүжилтийн дэндээс гарсан байна. Энийг мэдээ өгөх сонирхолтой. Тийм. Одоо яг сая сонсон ч анзаарсан шүү дээ. Ямар ч гэсэн ер нь бол амар гоё кино юу таа. Тэгээ 2 цаг 15 минут ярих гэхдээ яг үзэнгүүт 2 цаг 10 минут. Тийм. Яг нөө нэг энэ Рианагийн биендээ Рианагийн тоглоом залтсан юм бол өөр хүний
би энэ Рианыг тоглоод залхсан гэдэг нь яг үнэ юм уу? Ер нь юу? Одоо нөө Рианагийн яг тэр перформинг хийж байгаа хэсэг ба штэ. Тэрийг сайн анзаарах юм бол эхлээд Риана яг өөрийнхөө биеэрээ гарч ирж байгаа мөртлөө солигдох агшинт нөгөө биен дээр үүдэг шивээс нь байхгүй болчихж байгаа сте. Яг нэг цэжний нэвс хавцаа үүдэг шивээс нь. Тэгэхээр тэр чинь нэг тэр чинь нэг юу орлон тоглогч аягүй их ашигласан. Ялангуяа тэр нөгөө нэг нарийн турбан мурбан дээр иргэдэг хэсэг мэсэг те. Тэр зарим хэсгүүдийг тий цаграм аягүй. Нэмэр тэгээ хэлээсээс амар гоё хэлсэн. Тэгээ яг буцаад нөгөө бүжигч дуусчаал яг юм ярих гэсэн чинь шууд ингээл гарных нь юу гарын ингээд жоохон бомбаж ирэл. За яг би юм байна гэдэг. Тий. Ер нь бол орлон тоглогч ашигласан яг тэр хэсэг дээр бол. Тэгтээ бас нэг Valorant киног нөгөө хүмүүс санал болгохтой яг юу гэхлээр заавал ингэж те нэг үзээд юм ойлгохтой гол нь биш. Тэгээд зөвхөн яг ингээд богино хугацаанд тэгээ 2 цагийн хугацаанд маш гоё одоо атмосфер бий ч юм одоо адреналины гоё ялгаруулах гэж үзье гэвэл Valorant-ыг амар үзэх хэрэгтэй. Амар гоё. Нэх гоё болчихдээ шүү дээ. Заримдаа нэг киног амар тийм клүүтэй ч юм уу те одоо нэг хэдүүлээ үзсэн шүү дээ. Ас маск гэх кино шиг тийм кино үзэхээс илүүтэйгээр зүгээр нэг богино хугацаанд гоё яг гоё тэр ертөнцид нь аваачаад ингээ буцаага гаргаж чадж байгаа юм шиг тийм төрлийн кинонуудаас хаяа үзэхээс айгүй гоё. Нэг толгой ажиллах шаардлага байхгүй гэх. Тийм. Нэг толгой молгоор дээл зовоод ахгүй, үцэд нэг зовоод харчлаад ахгүй. Яг нэг тийм гой жинхэнэ одоо юу гэдэг технологийн дизайн шиг график дизайнинг гэхээр дэвшлиг айгүй гой хараад тийм. Эндээс таашаал авч байгаа. Тэгээ яаж ч дандаа нэг гой жүжигчд амар тэр хайртай жүжигчдээс амар тоолцсон болохоор бүр ингээл амар санагдав. Тийм. Киноны хийц угаасаа би бас түрүүнд дурдсан шиг яг нэг 100% CGI эффект. Ерөнхийдөө бүгднгийн нөгөө павильонд ингэж битүүмжлэлтэй тийм газар ерөнхийдөө зураг авалтуудыг хийсэн болохоор тэр нь бас нилээд ер нь хүмүүст нилээн таалагдсан байх гэж би бол хувьдаа ойлгож байгаа ер нь тэрийг. За мөн дээрэс нь яг нөгөө миний нэг харж байгаа үнцэн нь энэ кинон дээр гол дүрийн жүжигчин буюу Major одоо нэг ахлах одоо Valerian-аас илүүтэйгээр Kara-гийн тоглодог Caroline гэдэг яг тэр дүр нь илүү сонирхолтой байсан. Та хоёр тийг санагдсан уу? Kara энэ кинон дээр бүр өмнө тоглож исэн кинонуудаас бүр илүү жүжиглсэн яг энэ дээр. Бараг гол дүрийн залуугаас илүү жүжиглсэн. Тэгвэл би сонсч байсан бай. Kara ямар ч байсан нэг 2 жил ч илүү яг жүжигчний тийм юунд давж ийж энэ кинонд тоглосон ч гэлээ тальд сонсч байсан бай. Тийм. Шууд тэгээд туралцж ийж тэр тал дээр амар юу яаж ийж тоглосон шүү. Тэгэд өөр ер нь Kara-гийн ингэж яг одоо бүтэн дүр аваад киноны туршид гар юм кино байдаг. Нэг байдаг, нэг хайр дурлалтай кино байдаг шиг санаж байна би. Cyber Town. Тийм. Suicide Squad дээр чинь баг тийм. Тийм ээ, Suicide Squad дээр юу хоёр чинь бол тэр 5-2 чи яг адилхан юм. Хоёулын дээр нь ерөнхийдөө нэг хальт гараал тус. Яг ингэж голчиж гарсан дүр бол айгүй ховор. Тийм. Valerian баг анхных нь хаа. Тэгээд угаасаа тэрийг амар гоё гэсэн. Йоо, ярьж байгаа амар царилэг. Тий. Маш чадвартай жүжигс. Баг гол дүрийн залуугаас баг илүү жүжигсэн. Гол дүрийн залуу маань яг жоохон дүрдээ жоохон нэлээ орох гэж жоохон нэлээ оролдох гэж оролцсон байл. Тэрнийгээ жоохон би яг өмнө дандаа энэ залуу чи өмнө дандаа нэг тийм нэг эсвэл баян дүр, нэг эсвэл дандаа нэг тийм лүүсер ч юм шиг тиймэрхүү дүрүүдэд айгүйх тоглодог байсан байхгүй юу? Тэгж жагаад гинт амар тийм тий ахлах дислэгчтэй бүр юм цэрэг болцсон, тусгай ажилтан болцсон явж байгааг хараад хөөх ямар сони ингээл яг тэгэж үзээлэг окей гэл тэгэл өнгөрчээсэн ер нь бол. Би бас бодчихсан нэрэгтэй жүжигчсэн нэг арай гоё жүжигчээс бол гэж бодчих. Яг зөв. Ер нь яг жоохон тийм том биттэй ч юм уу Kara-гаас надад. Тий. Уулын комикийн тий комикийн дүр дээр бол ер нь яг жоохон том биттэй залуу байдаг байхгүй юу? Тэгээ энэ дээр бол яг жүжиг мэдээж бас энэ кино зохиолч маань өөрөө бас энэ жүжигчний бас нэг давуу талыг харсан болоод бас мэдээж сонгосон байгаа гэж би хувьдаа дүгнэж байгаа. За тэгээд би тэдний маань та нарт санал болгосон Valerian the City of the Thousand Planet гэдэг энэ хүү киноны маань талаар багчгсан мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Тэгээд та бүхэн таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд үзээгүй хүмүүс байвал үзээрэй. Тэгээд бас үзсэн хүмүүс маань ч гэсэн дахин гоё сэргээгээд үзэл илүү сонирхолтой байхаа гэж би бол хувьдаа найдаж байна. За тийм. За тэгээд нэвтрүүлгийн маань төсөл дандаа бас өөр бас хүмүүс бас дахиж бас кино санал болгодог байгаа. Маш богино хугацаагаар ингээд тайлбартай ингээд хүргэдэг. Та хоёрт хүмүүс бол надад ингээд санал болгох кино байна уу? За миний болохоор яг ийм виртуал төрлийн кинонод дуртай гэсэн шүү дээ. Тий.
Тэгээд өмнө үзчихснээс бол Ghost in the Shell амар таалагдчихсан. Тий. Надад амар гоё таалагдсан. Өөр чи Dark Minds энэ за тэгснээр одоо was Stranger Things гэл яг нэг тийм амьдрал дээр нэг байхад хэцүү нэг тийм юмнуудыг үзэх тийм юмыг л киноноос харах туфтай юм шиг санагдсан байхгүй юу? Ийм төрлийн кинонууд талаар байна. Тий. Ghost in the Shell-ийн талаар ярих нь бол би бол өөрөө энд амар дуртай байхгүй энэ кинонд. Яг тэгэхээр бүр нөгөө багасаа нөгөө анимашн мангагийн уншаад өссөн. Тэгээ нөгөө эн чинь Японы нөгөө нэг анимашн манганаас яг сэдвлэж хийгдээд саяхан 2018 онд гарлуу да. 18 онд гарч ирсэн. Scarlett Johansson-ы тоглодог. Тэгээд Ghost in the Shell гэдэг кино. Тэр бол үнэхээр гайхамшигтай. Бас нэг зураглал дүрслэлийн графикийн хувьд бол ярих юм байхгүй. Тэгээ киноны үйл явдал нэг тийм Японч юм шиг тийм сонин газар хийгдсэн байдаг штэ. Гардаг штэ. Тэр нь тэгсэн чи яг үндэ киноны 100% зураг авалтын Шинэ Зеландад хийсэн юм байлээ. Зөв тийм киноны павильонд. Тэгээ угаасаа нөгөө хинхэн CGI гэдэг болохоор дандаа нөгөө нэг тийм гадаар хийгдсэн дүрснүүд маш ховор байдаг болохоор тийм. Тэгээ Darkest Mind-ийн хувьд бол тийм Stranger Things-ийн одоо хийс уран бүтээлч Stranger Things болон Arrival гэдэг кино байдаг. Тэгээ тэр хоёр киноны хийс уран бүтээлчдийн хийдэг. За миний санаж байгаагаар найруулагч нь Jennifer Young Nelson үлээ нэг Аз гаралтай найруулагч байдیں۔ Тийм Jennifer Young Nelson гэдэг тийм Аз гаралтай. Энэ кино бас өөрөө айгүй сонирхолтой. Нөгөө нэг өсвөр насны хүүхдүүдийн биед нэг сонир мутац явагдаад тийм супер хүчтэй болчдөг. Тэгээ тэрийг нь ингэж 5 төрөлд ангилдаг. Яг тийм төрлийн кино. Ер нь Jail баг ийм юм биш үү? Яг нөгөө бодит амьдрал дээр амьдралаас сэтвэлсэн киноноос илүүтэйгээр бодит амьдралаас тис өөр юм одоо хийсвэр ертөнцтэй тийм кинонууд илүү сонирхолтой байд юм шиг байна тий. Би ер нь бол тийм юм биш. Нэс ч болохоор Marvel юм бол адилхан шүү дээ тий. Энэ нэг виртуал кейсээ гэдэг зохиолууд дээр нэлээд гадаг байхгүй яг кинон тий. Тэгвэл бас нөгөө DC-ийн юу үзсэн? Titans үзсэн. Уурлынхан кинон шүү дээ. Тий. Titans бол амар гоё байсан. Тийм бүр яг ихнээ гоё. Юу Питерчно Teen Titans-ын амар үзэж байгаагүй. Нэг сайн энэ бол нэг тийм ойлголт байдаг үстэй. Яг киног нь үзэл бүр амар гоё үзэж байгаа. Би бүр жоохон бахтаал манай хэрэгтэй бүр амар үздэг сахгүй. Тэгээл хитэн хамт таньдаа харцаал байдаг гэсэн бол. Ер нь бол дөрүүдийн нэгдэлтэй яг Titans гэдэг энэ цувралмаа гаргах гэсэн ч байна. Кинороо буугаад амар сонирхолтой болсон. Тий. Миний санаж байгаагаар 2 сизонтэй байх та. Би эхний сизоныг үзсэн. Тий. 3 дахь нь үлээж байгаа. За окей. За надад миний хувьд болохоор санал болох гэж байгаа кино болохоор та хоёр үзсэн үү үзээгүй юу? 2012 онд гарч ирсэн бас шинжлэх ухаан зөгнөлт кино. Тэгээд Prometheus гэдэг нэртэй. Prometheus гэдэг нэртэй. Жохон хэцүү нэртэй л дээ. Тэгэд үйл явдал нь яадаг вэ гэхлээр хүн төрлөختөн анх өөрсдөө бид нар яаж бий болсон юм бэ те энэ талаар ингээд судалгаа хийх гэж хүмүүс сансар окторгуугаар аялж явдаг байхгүй юу? Тэгж явж байгаад одоо яг ингээд санаандгүй нэг гариг дээр очиж буусан чинь нэг хөлөг онгоц олдог. Тэгээ тэр хөлөг онгоцын дотор нь байсан одоо хүний бие одоо тийм биет байгаа байхгүй юу? Тэр биетийнх нь DNA-ийг ингээд үзсэн чинь яг ингээд хүний DNA-тэй 100% таарж байгаа байхгүй юу? Тэгсэн мөртлөө өөр гаргийн хүмүүс. Тэгээд яасан гэхлээр тэнд байдаг гаргийн хүмүүс болохоор оюун ухаан ингээд төгс хөгжсөн. Тэгээд ингээд төгс хөгжөөд ингээд амьдрал байгаа гариг дээр очиж ингээд өөрсдийнхөө эсийг тараадаг тийм ажил хийдэг байсан байгаа байхгүй юу? Тэгээ өөрийнхөө эсийг тараангууд тэнд нь ингээд угаасаа нэг хүн чинь ингээд эсээс бүртэл ингээд томордог өөр хувьсдаг шүү дээ. Яг тэрэн шиг тэндээс ингээд бүрдэнгуудлаа хүн болон одоо энэ байгаль орчны амьтад ингээд эсээс нь ингээд бүтэж ингээд бий болсон байдаг. Тэгээ тэрийг нөгөө нэг тэнд лабораторийн одоо Prometheus гэх хөлөг онгоцохгүй тэр нь. Тэгээ тэрнгээрээ нэрлэгдсэн тийм кино. Тэгээд Prometheus явж исэн одоо судалгааны багийнх нь болохоор айгүй олон ингээд шашин шүтлэг одоо Египтийн Египт одоо Библи гэл ингээд бүх ингээд шашин шүтлгүүд юунуудаас харж ирсэн. Бүгд ингээд нэг зүйлийг амар илэрхийлээдсэн юм байл да ингээд 3 цэг ингээд тэнгэр рүү харсан тэнгэрээс ирсэн юм бол ингээд яг бурхан гэсэн ингээд яг үндэ тэд нь болохоор тэр биднийг зохион бүтээсэн өөр гаргийн төгс биет ингээд хурж иж биднэрт ингээд хичээл заагаад одоо ингээ амьдралын ухааныг заагаад одоо жишээ нь Египтэд ч юм уу ингээ бууж ирээд их тийм зочоо буцаа яваад өгсөн байдаг байхгүй. Тэгээд эхэлдэг. Тэгээд цаашаа болохоор бүр илүү сонирхолтой ярьчих юм бол амар тийм спойлерчих гээд байна л. Та хоёр юуг үзчихсэн болоо Alien гэдэг нэг хайр гаргийн кино байдаг шүү дээ. Alien гэдэг нэртэй нэг юм өндгөн толгойтой юм шиг нэг муухай амьтан шүлсэн ингээл хүчилтэй. За юм уу?
амаа ангасан чи аман дотроос нь ам гарч ирээд ингэж хүн хаацч бат нөө нэг юм аалт шиг битээ нөө нэг хүний толгоон дээр ингээ очингууд л нөө гидснээс нь өөрийнхөө амтныг төрүүлж мөрүүлээд байдаг. Тий. Ойл үзчихсэн. Ойл үзчихсэн. Тий. Тэрний чинь тэр киноны одоо тэр амтны чинь одоо оригин стори байхгүй тэр юу чинь Prometheus болохоор анх тэр амтыг яг яаж явж байгаа үүссэн юм бэ? Яг тийм. Тэрийг үзвэл бас амар илүү сонирхолтой бас хүмүүсийг ч гэсэн бас үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээд зохиолч нь болохоор Ridley Scott гэдэг зохиолч байдаг, маш алдартай зохиолч байдаг. Бас энэ Prometheus нас дараа нь бас Covenant гэдэг нэртэй бас 2 дугаар ингээ гаргасан байгаа. Тэгээд та хоёр бас сонирхож үзээрэй. Хүмүүс ч гэсэн би амар их яриад байна уу? Гайгүй юу? Эхний киноны яа нэртэй вэ? Prometheus. Би та хоёрт юу линкийг явуулчих. Тийм тэгээд юу Look-TV биш Look-TV гэнэ Univision дээр байгаа хаа баг. Юун дээр бас байж магадгүй. Netflix дээр бас байж магадгүй. Тэгээ орж сонирхож үзээрэй. Та бас үзэгчд маань ч гэсэн бас тэрийг бас тэр киног бас орж сонирхож үзээрэй гэж хэлмээр байна. Илүү сонирхолтой байгаа. Тийм. За тэгээд энэ хүрээд Talk with Rio episode 8 маань ингээд энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд нэвтрүүлэгт оролцсон зочин Jason Jail хоёрт маш их баярлалаа. За тэгээд ард нь суугаад юм ярихгүй байгаа ч гэсэн бигээдээ бас маш их баярлалаа. За чихвч зүгээд амар завгүй байна. За тэгээд нэвтрүүлэгт оролцсонд бигээдээ бас маш их баярлалаа. За тэгээд нэвтрүүлгийн маань урилгыг хүлээж авсан та гуравтаа маш их баярлалаа. Тэгээд дараа нь бас өөр дугаараар те өөр киногаар илүү сонирхолтой кинонуудаар бас илүү ярилцах бах. Энэ та хоёр ч гэсэн бас влогоо сайрсан. Дараа нь юу нэг гоё кино үзэхээр чамд санал гэдэг. Дараа нь зүйлд орё гэж. Окей. Тэгэхээр удахгүй season 2 нь гарна шүү заяа. Тэгэхээр влогуудаа бас гоё үргэлжлүүлээд цааш нь ингээ гаргаараа гоё влогуудыг болгоор бас хүлээлт байгаа шүү. Манайх үзэж байгаа хүмүүс маань ч гэсэн Jason Jail 2-ын влогийг бас хүлээж байгаа. Тэгээд дараагийн дугаар уулзлаа түр баяртай. Тэгээд like, share, comment, subscribe дарахаа бити мартаарай. За тэгээд бидний Instagram-ыг бүгднийг дагаарай. Тийм sub тэгээд за баяртай манайхаа.